AI. Энд ч ингэдэг AI, тэнд ч тэгдэг AI. Стол нэрэ технологийн ертөнц маш хурдтай хөгжиж, хиймэл оюун ухаан бараг бүхнийг чаддаг болсон байна. Зүгээр нэг текст бичдэг AI-аас эхлүүлээд ертөнцийн динамикийг ойлгодог, физик хөлөдийг хүртэл ойлгодог хиймэл оюун ухаантай боллоо. Жишээлбэл DeepMind Veo 3-ын хувьд гэхэд л бидний амьдарч байгаа шингэний динамик, гэрэлтүүлэг, физик үзэгдлүүдийг хүртэл төгс загварчилж эхэлсэн байна. Биологийн шинжилгээ ухааны салбарт виртуал эс төсөл бодит болж байна. AlphaFold 3 нь уураг, RNA, DNA-ийн харилцан үйлчлэлийг урд өмнө нь байгаагүй наривчлалтайгаар загварчилснаар хорт хавдар болон бусад хэцүү өвчнийг ангаах шинэ нэм бүтцийг богино хугацаанд гаргаж авах боломж бүрдлээ. Шинжилгээ ухааны нээлтүүд одоо хэдэн 10 жил биш, хэдэн сараар хэмжигдэж байна. Эрчим хүчний салбарт ч томоохон тесрэлт хийж байна. Хиймэл оюун ухааныг ашиглан цөмийн нэгдлийн плазмыг удирдах, реакторын дизайныг оновчлох ажил амжилттай хийгдэж байна. Энэ нь ирээдүйн бараг үнэгүй бөгөөд 100% цэвэр эрчим хүчний их үйлсвэрт улам ойртож байна. Материал судлалын шинжилгээ ухаанд ч хиймэл оюун ухаан өндөр амжилтыг үзүүлж байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар өндөр хүчин чадалтай батарей, мөн нарны автангийн илүү сайжруулсан хувилбарын материалууд гэх мэт шинэлэг зүйлсийг нээж байна. Бид тун удахгүй элбэг дэлбэг амьдралын ирэн үед хөл тавих нэ. Хүн машин харилцаа буюу хүний тарих болон компьютерийн хооронд шууд холбоо үүсгэх технологийн шинэ ирэн үе ирж байна. Киборг эсвэл мэдрэлийн интерфейс төсөл нь хүн болон машин хоорондын мэдээлэл солилцох хурдыг 100 дахин нэмэгдүүлэхээр зорж байна. Үүний зэрэгцээ хиймэл оюун ухааныг өдөр тутамд ашиглахад гардаг цахилгаан эрчим хүчний асар их зардлыг бууруулахын тулд inference only буюу зөвхөн ашиглалтад зориулсан тусгай чипүүд бүтээж байна. Технологи зөвхөн томчуудын асуудал биш. Ирээдүйн ажлын байранд хиймэл оюун ухаантай хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг нь бичиг үсэг тайлгдахаас ч чухал чадвар болж байна. Программист, дизайнер, контент бүтээгчид бүгд энэ супер хүчийг өөрийн бүтээлч байдалтай хослуулж өмнө нь төсөөлөөгүй том үр дүнд хүрэх боломжтой боллоо. Бид AGU ерөнхий хиймэл оюун ухаан буюу хүний оюун ухаантай дүүцгүйц эсвэл бүр түүнээс давах чадвартай альва оюуны ажлыг гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаанд улам ойрцоор байна. Энэ нь зүгээр нэг програм биш, харин хүн төрөлхтнийг эрчим хүч, ус болон нөөцийн хомсдолгүй болгох гол хэрэгсэл юм. 2030 он гэхэд бидний амьдрал өнөөдрийнхөөс танигдахын аргагүй өөрчлөгдсөн байх болно. Төгсгөлд нь гэж хэлэхэд энэ бүх технологийн ард хүн байгаа гэдгийг мартаж болохгүй. Бид хиймэл оюун ухааныг бүтээдэг ч гэсэн тэд биднийг орлох ёсгүй. Харин биднийг илүү бүтээлч, илүү хүнлэг, илүү ухаалаг болгох ёстой. Ирээдүйг хүлээж суулгүй, одооноос эхлээд шинэ боломжуудыг турш үзээрэй.